Жож байгаа манайхаа сайн байцгаана уу? Сайн байна. Цэрэн дараа хаан удуур гэж цагтаа байна уу? Сайн байна. За энэ компаниас явж байгаа юм уу? Компани төлөө. За. Бидний хуучлалт оромжлож байгаа юм надад. Өнөөдөр чи надад аюул болж байна да дарга минь. 50 60 нөгөө масктай задлаа. Танах аль компани төлөөлөлөө? Экон гэдэг компани. Энэ манайх нийтийн дахимжтай. Энэ 14 оноос хойш 3 шатны шүүхийн шүүхийн. За юу яасан байгаа? Танай материалыг судалж үзсэн. За. Барилгын ажил эхлүүлэх угсрах зөвшөөрөл байхгүй. Газрын хувьд гэрээгийн үндэслэл хөржлийн тэр хашаага барих хэрэгтэй гэдэг. Танай газрын адмаас бидний юу шалж байгаа газраа Танай энэ хашаа чинь бол барилгын хашаа гэж байгаа. Одоо байгаа хийцлэр. Тэгэхээр энийг бол энэ хашаа ингэж бариулах гэж зөвшөөрөхгүй. Мөн газрын алба мөн танад холбогдох асуудлуудыг дахиад судална. Тэгэхээр танад энэ төрлийн хашаа одоо энд ингэ барих эрх байхгүй. Тэгээд зориултын дагуу мөлөөг үүж янз бүрийн ингээд контрабанд шинжтэй хүмүүс авчиж иргэдийн ингэж айлгаж шинжүүлэх их байхгүй. Энэ учраас цагдаагийн дараа хаалт оргод хэн бэ? Гурдаа насны дараа энэ контрабанд шинжтэй иргэдийн ингэж айлгаж дарамтлуулж удаа дараа ингэж өмнө иргэдийг сүрдүүлсэн байгаа. Манай иргэдээс гомж ирсэн байгаа. Энэ контрабанд шинжтэй хэргийг эднийхээ шалгах энэ хүмүүсийг хэрэг үүсэх эднийхтэй контрабанд шинжтэй хэрэг үүсгээд байгаа. Танах юм барилгын зориулттай хашаа энд байхгүй. Энэ чинь барилгын зориулттай би таны үгийг сонсохгүйгүй. Байхгүй, бариулахгүй. Бариулахгүй. Тэр газраа хэлээрэй. Ойлгож байна уу? Контрабанд шинжтэй иргэдийг сүрдүүлж, дарамтлж, айлгаж сүрдүүлэх ажиллагаа хийж байгаа. Манай иргэд гомд өгсөн байгаа. Хайр албаас шалгах шүү. манай гомлоо гаргасан байгаа. Өмнө манай энэ барилгын түүхийн хашаа барилга угсруулахад байхгүй. Тэгэхээр алан бичгээ өгöd тусгай зөвшөөрлөлтөд хоёр харуулсан. Өмнө намайг алан миний мөчийг сая үргэлж юм уу? Шийдвэр гараад юмтал энэ асуудлыг энэ дээр бид нар харуулсан хамгаалалт явж байгаа. Засварчмын дагуу шалган заяа. Гэхдээ та нар бол төрийн ерөнхий байгууллагаас гарсан шийдвэрийнхээ дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэр баримт бичгчин бүрдэл чинь байх хэрэгтэй. Хайж бүрдэлтэй байж байгаа шүү. Бүгдээр энэ чинь шүүгийн шийдвэр автомат хаалтыг чөлөөлнөгөөд бид нар нийслэлийн автомат хаалтыг чөлөөлнө гэсэн болохоос барилгын хашаа барина гэж байхгүй шүү. Таны харж за одоо яг барилгын хашаа чи юу? Харч барилгын хашаа. Энэ барилгын хашаа гэдэг энэ төрлийн хашаа. Барилгын хашаа зөвшөөрлгүйгээр барилга угсралтай ажил юм эхлүүлэхгүй байхгүй. Өшөө гомд байгаа тэгээд дахиад байгууллагад нь өгөөрэй намайг. Одоо энэ дээр бол яаж байгаа юм шиг. Бид нар бол өөрсдөө ийм барилгын төлөө хашаа бариулахгүй би хэлсэн. Дахиж байна шүү дээ те. Хамгаалтын албаны залуучууд хүмүүс чи хаана хин ахаж байгаа. хоёр хамгаалалтын албаны гаргана байж. Тууд нааша. Нааша тэр хамгаалтын албаны дараа дууд. Контрабанд ажиллагаа явуулаад байгаа юм та нар чи аа. Гэрээтэй тусгай зөвшөөрлөөр цагдаад нь мэдэгдсэн байна. Бай хамгаалтын албаа дууд. Та нар ичээ гэрээтэй юм хийж байгаа болохоос контрабанд ажиллагаа явуулаагүй шүү. Тэ дарж байгаа. Тэр хүмүүсээс Саага чанаад уу. одоо над руу Хамгаалтын албаны дараа нь хаваана дууд. Тийм. тийгэж штэ та нар чи өмнө тэр хашааг эвдсэн байна. Мөчийн эвдгүй яах вэ? Сайн байна уу та? За нийслэл чи дараа аваад. Чимээгөөч. Албан ёсоор зөвшөөрөлтөө барилгын хашаа холбоохыг хоригдж байгаа. Энэ бол барилгын хашаа. Тэгэхээр барилгын хашаа бариулах. Зориултын дагуу хашаа барих асуудлыг маргаантай асуудал гомд гараа шийдвэрсний дараа бариулна. Тэр бол бариулахгүй. Та хамгаалтын албаны өдөржиж байгаа хүнийх иргэдийг янз бүрийн залуучууд явуулж дарамтлуулахгүй. Энд чинь контрабанд шийддэг гэмт хэрэг болоо шүү. Би одоо хаан удуургийн цагдаагийн дарагтаа үүрэг болгож чинь иргэдийн өсөг гомдлоод байгаа шалгана. Дахиж байна шүү те. Энд ч та хэд энэ асуудлыг албан ёсоор шийдэгдээд зөвшөөрөл аваад хууль журмын дагуу болох хэмжээд хүртэл хашаа бариулж янз бүрийн залуучууд явуулахгүй шүү. Дахиад ингэж явуулах юм бол энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэнд хүмүүсийг дарамтлаж айлгаж сүрдүүлэх хэрэг болно. Энийг би хаан удуурын дараагаад үүрэг болж байгаа. Шалгадсан шүү та. Би танд албан ёсоор хэлдэг шүү. аюулгүй ажил хангаж байж байгаа шүү. Аюулгүй байдлаа биш. Иргэд бол та хэдэд аюулгүй байдлыг орчуулахгүй. Барилгын чиглэлээр барилгын шид чанартай хашаа барьсан байна. Энийгээ буулгах. Би танд албан ёсоор шаардлага тавилаа. Манай хэн цэрэн дараагаас энэ дээр анхаарал захирам зургаад Таадгуудаас тэр хашааг буулгах шүү. Буулгаад шүү. Одоо энэ миний шүүгийн шийдвэрээр одоо тэр хаалтыг буулгаад сураа гэдэг шийдвэр гаргасан байгаа. хаалтаа буулгах. Манай иргэд бол шүүгийн шийдвэрээ хүндэтгээд хаалтаа буулгах. Энэ хашаага одоо бүгд авах гэж байна. Ооч гацсан. Бид нар ооч гацсан. Бүгд нь авах хэрэгтэй одоо. Хашаа үү. Хуулиараа барилгын хашаа байж байгаа. Тэгээ юу яач вэ?
Манай хяналт шинжилгаанаас прокурор бичиг өгчээ. Хэн дарга. Тэгээд барилгын хашаа учраас барилгын зөвшөөрлөх энэ барилгын төрлийн хашаа барих эрхгүй болж байгаа. Хэн чиглэний газар. Энүүгээс манай улсын байцаагч чаа. барилга барихгүй юм. Улсын байцаагч чаа. Аа манай улсын байцаагч чаа. Одоо орж гарч чадахгүй. Ямаас биш юм. Бид нар өөртөө талбайд оруулмааргүй. Оруулах та нар оруулмааргүй. Бид хаагуун ол шүүх юм гэж юм бэ? Хамгийн гол юм. Ийм зүйл гэж байгаа сонир биш. тэрийг хараад энэ яагаад хашаа барьсан бэ? Өөртөө Яагаад хашаа барьсан бэ гэхээр цаанаас ярамгаас ирж байгаа машинууд Барилгын хашаа энэ зөвшөөрлгүй байж байгаа дээр нь байцаалт хэлбэрээ гаргаад хаал дүүргийнхаа прокурор өгсөд гарч. Зөрчилдөө өсөөд тэгээ иргэдөө шилжүүлгийн юуны шинж чанартай юм гэж яваад цагдаатай ярьж байгаа бичгөө өгөөд цагдаа энэ дээр прокурортой яриад тэгээ тэр асуудал дээр нь өнөөдөр байцаагчийн улсын гэрчээр гадагч. Би юу яач? Би газрын албад судалж байгаа. Хууль зөрчилдөөн асуудалтай. За манай иргэд өөрсдөө бас цагшаатаа гомдлоо мэдүүлэлөө албаас өгч. Өгчээ. бүх айлууд гарын Би уулзгаас бүр хогоос ашиглахгүй хүүхэд дараа энэ хаадаг хаасан баггүй цаатаа хаадаг. Энэ ондорч нь ярамгийн машинууд орж ирээд ингээд шүлжээд яваад мөнгүүдээд хараад тэр хаалт хашаа хийсэн юм. Тэр хашаа чинь бол сайдаа чигээгүй. Нөгөө хүүхэд дайрсан учраас бид нэр хаалт машинаас хийсэн баггүй. Манай хашаага байхгүй юм. Бид нар өөрсдөө эзэмшлийн талбайд тавиулмаар. Бид нар дөрөвдийн дагуу газар. Манай асуудлыг дахин судалж үзээ маргаантай. Одоо та ингээ өөрөө бодох чинь шүүхээр бай. Эдний хаа хатаа зүрхүү байсан. Гадаа одоо энэ ингээд амьдж байгаа энэ талбай чинь хаагаад ингэж хөөнөх үзсэн бодох хэрэгтэй. Үгүй нөгөөдөө ямар ч гинтэх байх юм. Энэ ашиг бариулахгүй. Би танаа цаатлын байрныг юуны албад дараад хэлсэн шүү. Дахиж ийм контрабанд шинжтэй иргэдийг сүрдүүлсэн ажиллагаа удаа дараа явуулах юм бол энэ эрүүл хэсэг үргэлжлүүлэх бодлоо. Энэ чинь харин санууч байгаа шүү. Манай байцаагч ажиллаад ингэж явна. Энэ ашаа бариулахгүй. биш нөө эргэтэй гин яриад. Хэн дарга би захирам жаргалаа Манай хашаагаа барил тэр дөрөвдийн дагуу амаар чиглэлөө ачаа албажуулаад тэгээ цэгдэг. юу судлаатай. Тэгээ шүүх шийдэлтэй. Юу байгаа? Зөвхөн юун дээр л юм бэ? энэ чинь Хашаан дээр юм уу? би танаас уншаад тэгээ шүүх дээр ингэсэн байж байгаа. Аюул Мэдээ шүүх албанаас өмнө хаанаас хасаж хийж өгд юм бэ? шаардлага одоо юу ч байх хамгийн та нар одоо шүүх дээр нэг За манай шүүх дээр ингэж гарсан. Би танаас тайлбарлаа. Би танаас сонслоо. за цэрэн дарга саяныхаа юу ч. Нийслэл засаг даргаас шаардлагатай хууль хийцүүдэд тань байж байгаа. Та тэгээ хамгаалтанд аваад шаардлагатай цагдаагийн даргатай ажиллаад энэ хашаануудыг албан буулгаад биелүүлэхгүй байгааг гүйцэтгэх ажиллагаа явуулах. Хашаан дарга байна уу? Ташны дарга юм асуух. Хамгийн гол нь ийм ингээд энэ объектуудыг та нар өөрсдөө алж байгаа өндөр ингээд энэ сугам сүлжээ байж хад эднийг ягаад нийслэлээс энийг Хашаан дарга засаг даргаас хамгаалт байгуулад юу хийцүүдэд захин гарчихжээ. За Батэрдний ямар компани байлаа? Экон. хийх За одоо энд одоо хүүхийн улсууд одоо шийдвэр гаргах ус тэгээд бид нар мэдээлэлээр сонслоо. За одоо би дүүргийн засаг даргын шийдвэрээ хэлэх гэж байна. Тийм засаг даргын орлогч ирээд чиглэлээ өгчлөө. За дүүргийн засаг дарга одоо нийтийн хэв журмыг сахиулахын тулд засаг даргын нотын дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1-9 заасан эрхийнхээ дагуу 62 дугаар зүйлийн 1-9 заасан эрхийнхээ дагуу маргаан эцэслэн шийдвэрлэлт. Одоо над дээр ямар гомдлууд ирж байгаа иргэний хувийн өмчрөө алдаж байна. За мөн хамгаалтын алба авчирч одоо тодорхой хэв журам алдагдж байгаа учраас яг одоо энэ цагаас эхлүүлээд энэ асуудлыг бүх үйл ажиллагааг зогсоогоод энэ асуудлыг маргаан эцэслэн шийдвэрлэлт цагдаагийн байгууллагад хэв журам сахиулахыг даалгаж байна. Албан ёсны захирам 1 цагийн дараа та нар дээр та нар энэ хамгаалтын албаныхаа бид нар захирамжид хамгаалтын албаны үйл ажиллагааг зогсоож байна. Энэ удаа танахны одоо хашаа барих үйл ажиллагааг бас зогсоож байна. Ямарваа нэг нийслэлээр шийдвэр гаргах бусад үйл ажиллагааг хориглож байна. Шүүхийн шийдвэр үүсгэх тэр хаалтан дээр бол тэр тусдаа хуулийн байгууллага явна. Тийм учраас одоо дүүргийн засаг даргын захирамжийг би өөрөө очиж чираад одоо цагдаагийн газартаа даалгасан захирамжаа өгнө. Дашны дарга одоо даваа талаа дарга төрөд одоо энэ цагдаагийн байгууллагуудыг улсуудаа ажилуулад энэ хамгаалтын албаны улсуудыг тараа.
Тэгээд За, энэ улсуудыг тайван За дээрэс нь би нэмээд хэлэхэд үндсэн хуулийн 6-гийн 4-р залтан дээр төр газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэс нөхөн одортой газрыг солихгүй эргүүлэн татах гэд уг газрыг хүн амын эрүүл мэнд байгаль орчин үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол хашаар ашиглуулах хураа авч болно гэд үндсэн хуулийн 6-гийн 4-дээр байж байгаа. Буюу таны газар ч гэсэн үндсэн хуулиараа уг газрыг хүн амын эрүүл мэндэд сөргөөр ашиглуул хашаар ашиглуулах хураа авч болно гэд үндсэн хуулийн 6-гийн 4-өөр надад ирэх нь байж байгаа. Тэгэхээр та энийг шүүгээ шийдвэрлэхдээ замын асуудал байгаа гэсэн хэрвээ бид нар холбогдох байгууллагууд улсын байцаагч эрхлэхүй байгууллага үндсэн хуулийг зөрчиж гинэ ганцхан тухай холбогдох хуулиудыг зөрчин гэвэл бид нар шүүхтээ дахиж асуудлуудыг үүсгэж томд гаргаад шүүх шийдвэрсний араас таны газрыг буцаж авах эрхтэй үндсэн хуулийн дагуу эрүүл мэндийн тэгэхээр та таны хууль зүйн дагуу хуулийн дагуу асуудлуудыг шийдвэрлэх хүртэл Монгол улсын үндсэн хууль 6 дугаар зүйл 6-гийн 4 төр газрыг эзэнтэй холбогдсон хүлээлгэх улсын тэрцээ хадад авах гээд уг газрыг хүн амын эрүүл мэнд байгаль орчин хашаар ашиглуулах хураа авч болно гэд үндсэн хуулийн заалт. Газрын тухай хуультай. Тэгэхээр энэ байдлын тухай хуулиараа сая манай цэрэн дарга хуулийн үндэстэй хэлж байна. Асуудал марган шийдвэрлэх хүртэл саяны даасан арга хэмжээг авахыг дүүргийн засаг даргуудад цагдаа газрын дарга би аль биесээ үүр хүлээж байгаа. Энийг ингээд дасан зогсоогоорой. Холбогд шийдвэрүүдийг гаргаа. Одоо өөр яриа юм байна. За энэ бол хуулиараа юм уу яг таны би үндсэн хууль таньж уншиж өглөө. За тэгээ болоо. За юу чи? За бүгд агай явчих.